Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр бүгдээрээ Нарны аймгийн 9 гарагийг зурсан зохиомж зурх болно. За нэг талбайгаа 3-1-ээр нь хуваалгаа. За энэ доор маань ингээд 2 хүн байрлах юм. За доороос нэг иймэрхүү зайтай зай аваад цаан юм зогсож байгаа тавцангийн дүрслэлээ. Хүнээ ихэд зурхтаа толгойг зураад тэгээд дараа нь мөрний хэсгийг байрлуулна. Бэлхүүс, ташаа, өвдөг. За ингээд охины маань талааж арай намхан байгаа зэрэгтэйгээс хөлийн дүрслэлээ. Хажуу тийш нь хүнийг зурхтаа хүмүүстээ. За багшны энэ дээр ингээд томоор зураад үзүүлчихэ. Ингээд толгоогоо эхлээд юм 100 хэлбэртэй дүрсэлчин. Тэнгүүтээ уртлын хэсэг нь болохоор ингээд шулуун татж агаад 3 хуваалаа. Энэ гой 3-1 дээр ингээд хамраа зураад тэгээд энэ хэсэг дээр нь хөмсгөн дүрслэгдэнэ. За энэ маань болохоор бас муу сэлвэт дүрс учраас зөвхөн ингээд хажуудлынх нь одоо хөмсг нүдэнд байрлахгүйгээр яг хамар тухайн харагдана гэсэн. За ингээд хамрыг байрлуулсан тохиолдолд үлдсэн гэсэн маань аяга амархан. Тухайн баг зэрэг товоолгоно. За уруулыг ингээд нэмлээ. Ийм амархан яг энийгээ одоо жижигрүүлэн зурцгаа. За сансрын хэсэгчийн хувцсыг нь багшаага дураагаад зурцгаа. Толгойн яг ингэ бүрхий. Гарна. За одоо харин Нарны аймгийн 9 гарагаа хамгийн томоос нь жижиглүүнд хүртэл нь өөрөөсөө хороо зохиомжлно. За эхлээд том гарагаа ингээд яг чагсаад зурхгүйгээр бүгдээрээ ингээд багсалтаа дээр доороо давхарлцсан байдлаар зурх юм. Эхлээд хамгийн том хэсгээ багтаацгаая. Тэгэхгүй жижигээс эхэлчих юм бол дараа нь том хэсэг маань багтаах шингэх зэрэг болчтой. За ингээд том. Одоо хоёр дахь нь ингээд давхцуулаад баг зэрэг жижиг. Энд нь дахин нэг давхцууллаа. Хүүхдүүдээ ингээд давхарлаад бөөний хийлээд байгаарай. Том жижигээрээ ингээд нэгэдээгээ давхцгааргүй ямар нэг байдлаар ингээд хэдэн миллиметрийн зөрүүтэй ч юм уу том жижиг байх юм бол зохиомж маань улам гой сонирхолтой болно шүү. За 1 2 3 4 5 6 7.
Одоо ингээд бүгдээрээ ингээд нэгэнтэйгээ давхцсан байж яснаас яг энэ шиг дахин давхцаагүй хоёрыг зурцгаая. Тэгээл гэсэн гараг боллоо. За одоо бүгднийг давхцсан байгаагаас нь хамгийн наанд байгаагаасаа эхлээд балруулж эхэлцгээе. Доторхын балруултлаа. За одоо ингээд наанд цай маань харагдаад эхэлж байгаа. За энэ хоёр нь наашаа гараад ирлээ. Энэ хоёрынхоо энийг балруулж чамд энэ нь хамгийн цаанаа боллоо. За одоо ингээд давхацсан бүх хэсгээ балруулсан учраас багш нь бодож эхэлнэ. За энэ удаагийн хичээл дээр багш нь цагаан, шар, улаан, ягаан, цэнхэр, хар өнгө шахсан байгаа. Энэ өнгөнүүдээс одоо үлдсэн өнгөө гоё уусгаж гаргаж ирнэ. Юун дөрөв бүгдээрээ фоныг нь бодцгаая. Фоно бодохдоо тасхаар өнгөөр биш одоо окторгоо баг зэргийн хөлбөр өнгөөр зурвал их зүгээр. Дээр жоохон хар өнгөө нэмээд за артлын фоно бодцгаая. Эсвэл өөрсдийнхоороо хүссэн цайвар цэнхэр өнгөөр бодсон ч болно. Гол нь дөрсүүдээ яг гоё ямбай гихч нь гаргаад тойруулж бодоорой. За багш нь ингээд доошлох тусмаа ингээд илүү цэнхэр өнгөтэй болохоор бодлоо.
За бэр маань ингээд цэнхэр байгаа учраас эхлээд цэнхэр гаргууд эхлээд зурлаа. За гаргуудын маань өнгө ингээд хоорондоо цайвар бараанаараа давхцахгүй, өнгөөрөө бас давхцахгүй юм шүү. Эхлээд бүгдээрээ бэлхийгээ бодлаа. Чимэглэлээ шууд зурхгүй. Эхлээд өмнөдөө хооронд нь ялгаж хэлбэр дүрсээ ялгацгаая. За цагаан өнгөө дахиад цэнхэр өнгө дээр нэмээ. Наад зэрэг нэмэн цэнхэр. Илүү тэгвэл тод цэнхэр өнгө үсгэнэ. Гоё жиглэг бодлоо. Одоо цэнхэр дээрээ шар өнгө бүр ихээр нэмээ. Ногоон өнгөөрөө за бэрээ садар усаар угаалаа. Цагаан дээрээ бүгдээрээ шар өнгөө нэмээ. Энэ шар өнгө дээрээ баг зэргийн улаан өнгө нэмээ. Ямар өнгө үсгэлээ өгтөдөө? Хэлбэр шар өнгө. Хамгийн том гарга бодлоо. Иймэрхүү байдлаар ингээд цайвраасаа бараан руу шилжсэн бодолтуудыг хийснээр бүгдээрээ палитр дээрх талбайгаа ч хэмнэн тэгээд бие маань ч гэсэн ингэж шууд хоорондоо өнгөнөр маань холилдож халтардахгүй гэсэн үг. Одоо энэ өнгөт ягаан өнгө дээрээ баг зэргийн цэнхэр өнгө нэмснээр шинээл ягаан өнгө үүснэ. За одоо гаригууд маань хатж авах зур бүгдээрээ хүнээ тодруулж зурцгаана.
цагаан өнгөтэй байлаа гэд шууд цагаан цасаар нь үлдээж болохгүй. Тэрээр яг цагаан өнгийн башаараа давхарлаж зарцгаая. Яг энэ урагшаанд гоё хамрын шонтой болохоор цагаан өнгөөрөө мэд зураад түрүүн зурж байхдаа давхцаад дарагдсан эсгүүдээ мөн цагаан өнгөөрөө нэмэр зурцгаая. Хэрвээ артлынхаа энэ талбайг маш цайвар өнгөөр шаргалж юм уу ягаан өнгөөр будсан бол уртлын хоёр хүнийг хараад бас бодож болно шүү. Уртлын гармаа яг ямар үүрэг барилттай вэ гэхээр бодохгүй багш бодож үзүүлье. Одоо бүгдээрээ цагаан өнгөө шингэлсэн байгаа дээрээ хамгийн нарийнхан биерээ барьлаа. Цагаан өнгөн дээр эргүүлж нарийнхан зурж байгаа. Эдгээр гаргуудаа энэ сасрын нисгэл залуугийнхаа гарлуу нь ингээд яг шар шиг утаснуудыг нь холбож өгцгөө. Яг энэ байгаа шаарныхаа тойгоор утас холбоно. Нэг 2 3 4 5 6 7 8. За аль гаргийн холбогдоогүй юм гэхээр нэг 2 3 4 5 6 7 8. За ингээд бүх гаргуудаа холболоо. Тэгээд шааны маань утас гарнаас баг зэрэг дагшоогоо цөөхөн болгоод цаглайлгаж. Энэ утсаа аль болох шулуун зурах тусмаа гоё болно шүү хүмүүстээ. За сансрын хэсгийнхаа ингээд уртлынхаа буурынхий дуулгааны зурж өгцгөө. Шил болохоор ганцхан зураас ахад л. Одоо анх зурж исэн хандааныхаа хэсгүүдийг хөх өнгөөрөө тодруулж өгцгөө. За одоо гаргуудаа эхнээс нь ахвалан чимэглэн. Чимэглэхдээ ерөнхийдөө маш гоё гэрлийн ялгаралтай байвал сонирхолтой. Эхлээгээ болохоор бүгдээрээ ногоон өнгөөрөө нэмж өгцгөөе. Тэгвэл шаран нэмээд контрастын юм харагдууллаа. За дараагийнхаа гаргуудыг өөртөөгөө хүснээр чимэглээрэй. Багш нь болохоор өөрийнхөө чимэглээд өрөөж ч бас болно.
За сараа болохоор баг зэргийн сар лонгороо тогоонууд язуулж өгсөн. За эргэн тойрны маань талбай хэтэрхий цулгаан харагдаад байгаа болохоор цагаан өнгөөр од сэрүүлж өгсөн. Эхлээд юм том однуудаа. Тэгээд гол орон жижиг однуудаа цэвэрлээд өнөөдрийнхөө зургийг дуусгацгаая. За багштай зурсан зураг хуваалцаарай. Баяртай.